Сайн байцгаана үзэгчдээ хаврын нэгэн дулаахан уур амьсгал аз жаргалын нэмсэглэл бэлгэлсэн нэгэн сайхан дулаахан өдрийн мэндийг үзэгч та бүхэндээ хүргээд Монголын хамгийн өндөр хонжиртой үндэсний латрогийнхан ээлжид цоо шинхэн дугаарыг үзэгч та бүхэндээ Icon-ийн минь болон үндэсний латрын аль биесны Facebook хуудасаар энэ цаг мөчид шууд хүрэхэд бэлэн болсон байна. Мэдээж миний дэргэд дөрүүдийн 1 2 3 дугаар зэрэг 6D642 гэсэн тохирлуудын маань даваа гарагийн азнууд яг энэ цаг мөчид тодорно ягаад гэвэл өнөөдөр 17 цаг 30 минутын хүү айлчлан ирсэн байна. За ингээд үзэгчдээ уламжил ясаараа дөрмийг танилцуулъя. Харин үзэгч та бүхэн хэрхэн үндэсний латрад оролцохоо мэдгүй байгаа бол өөртөө хамгийн ойрхон барьж байгаа тасалбар борлуулах манай борлуулалтын цэгүүд дээр очиод тоглох хугацаа худалдан авч бүгэлснээр тохиролтой оролцох боломжтой алдаг юм шүү. Ингээд дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирлоо эхэлцгээе. Шилэн хоргонд маань тгээс ис хөрлөх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрласан байна. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг орны тоонууд маань нэг нь гэхэд 4 удаа давцаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлөг тунгуудахгүй эргэлдэх болно. Эндээс санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 4 бөмбөлийг та яг дарааллын дагуу дөрвөлэн зөв тааж чадсанаар азтан болж өөрийн тавьсан боцоогоо 500 дахин өсгөж авах юм. Энэ бол дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирлогоо та бүхэндээ амжилт хүсээд хамгийн ихний тохирлоо эхэлцгээе. Шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа үзэгч та бүхэн маань харж байна. Санамсруугаар гарч ирэх 4 бөмбөлийг хамтдаа арцгаая. За эхний бөмбөлөг гарч ирсэн эхний бөмбөлөгийн дугаар 6. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 8. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 8. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 8. Гурав дахь бөмбөлөгийн дугаар 9. Гурав дахь бөмбөлөгийн дугаар 9. 6 8 9 гэсэн 3 бөмбөлөг одоогоор гарч ирсэн байна. Дөрөв дэх бөмбөлийг хамтдаа арцгаая. Дөрөв дэх бөмбөлөгийн дугаар 1. Дөрөв дэх бөмбөлөгийн дугаар 1. За ингэснээр шилэн хоргоноос маань 6 8 9 тэг 6 8 9 тэг гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн. Үзэгчтэй бүхэн хөө 4 бөмбөлийг яг дараалын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан боцоогоо 500 дахин өсгөж авч азтан болж байгаа гэсэн үг юм. За үргэлжлүүлэн хамтдаа дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирлын азныг яг энэ цаг мөчид үргэлжлүүлэн тодруулах болно. Шилэн хоргонд маань мөн адилхан тгээс ис хөрлөх цифр бүхий 4 удаа давцсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгааг үзэгчтэй харж байна. Тун удалгүй санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 4 бөмбөлийг та яг дараалын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан боцоогоо 1000 дахин өсгөж аавна. Тэгэд мэдээж азтан болох учиртай. Ингээд үзэгч та бүхэнд амжилт хүсэж ямар 4 бөмбөлөг гарч ирэхийг хамтдаа харцгаая. Үзэгч та бүхний харж байгаа шин 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байна. Санамсруугаар гарч ирэх 4 бөмбөлийг хамтдаа харцгаая. Эхний бөмбөлөгийн дугаар 4. Эхний бөмбөлөгийн дугаар 4. Дугаар 4. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 9. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 9. Дөрөв 9 гэсэн 2 бөмбөлөг гарч ирсэн байна. Дөрүүдийн тохирол дээр нийтдээ 4 бөмбөлөг гарч ирэх ёстой байгаа. За 3 дахь бөмбөлөгийн дугаар 5. 3 дахь бөмбөлөгийн дугаар 5. Дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Дөрөв дэх бөмбөлөгийн дугаар 9. За ингэснээр дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирол дээр 4 9 5 9 4 9 5 9 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн. Үзэгч та бүхэн хөө 4 бөмбөлийн мэдээж яг дараалын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан боцоогоо 1000 дахин өсгөж авч байгаа юм. За ингээд дөрүүдийн маань 2 болон 3 дугаар зэргийн тохирлуудын маань азтан тодорсон. Үргэлжлүүлэн дөрүүдийн 1-р зэргийн тохирлын маань азтан энэ цаг мөчид тодорох болно. 40 ширхэг бөмбөлөгнөөс ердөө 4 бөмбөлгийг яг дараалын дагуу зөв тааж чадсанаар азтан болох боломж дөрүүдийн тохирол дээр маань байдаг. Тухайлбал тухайн 40 бөмбөлөгний хувьд бол мэдээж тгээс ис хөрлөх цифр бүхий 4 удаа давхсан л 40 ширхэг бөмбөлөг байгаа. За ингээд хамтдаа санамсруугаар гарч ирэх 4 бөмбөлийг харах болно. Тэр 4 бөмбөлийг та яг дараалын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан бол мэдээж азтан болж өөрийн тавьсан боцоогоо 2000 дахин өсгөж авах юм. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Тгээс ис хөрлөх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг яг одоогоор эргэлдэж байна. Нэг бөмбөлөг 4 удаа давхсан байгаа. Эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгийн дугаар 3.
Үзэгчтэй 4 бөмбөлөг гарч ирэхээс 3 нь гарч ирсэн байна. 4 дахь бөмбөлийг хамсдаалцгаая. За ингээд 4 дахь бөмбөлөгийн маань дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 4 дахь бөмбөлөгний дугаар 6. Ингэснээр дөрүүдийн 1-р зэргийн тохирол дээр 3, 4, 8, 6 3, 4, 8, 6 гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн. Үзэгчтэй бүхэн түрүүн харсан хөө дөрвөн бөмбөлгөө яг дарааллынхаа дагав яг энэ дараалал нь дөрвөлнгийн зөв таж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөн авч азтан болж байгаа. За ингээд дөрүүдийгээ хамтдаа тоглосон нийт үзэгчдэд баярлалаа. Дөрүүдийн 1, 2, 3 дугаар зэргийн тохирлоод та бүхэнд маань тоо амжилттай хүрсэн. Үргэлжлүүлэн 50 сая төгрөгийн хонжиртай 6 ди тохирлын азныг яг энэ цаг мөчид хүргэх болно. За шилэн хоргонд маань тгээс хөрлөг цибер бүхий 6 удаа давхцсан 60 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг орондоо тоонууд маань нэг нь л гэхэд 6 удаа давхцсан байгаа гэдэг үзэгч та бүхэнд илүү тодруулан хэлье. Санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болон тухай 6 бөмбөлийг үзэгч та дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь зургуулангийн зөв таж чадсанаар 50 сая төгрөгийн аздан болох боломжтой. Та 6 ди тохирол дээр хамгийн багадаа 1500 төгрөгийн урмын хонжирогч мөн хожих боломжтой байдаг. За өөрөөр хэлэх юм бол та урдаас нь болон хойноос нь 2 бөмбөлийг зөв таж чадвал 1500 төгрөг, 3 бөмбөлөг зөв таж чадвал 15000 төгрөг, за 4 бөмбөлөг зөв таж чадах юм бол 150000 төгрөг хожих боломжтой. За харин 5 бөмбөлийг зөв таах юм бол та сая 500,000 төгрөгийн аздан болно. Мэдээж сургуулийн зөв таж чадсанаар та 50 сая төгрөгийн аздан бол 6 ди тохирлын маань аздан болох юм. Ингээд та бүхэндээ амжилт хүсээд хамтдаа 6 ди тохирлоо эхлүүлцгээе. Шилэн хоргон маань одоо бол 60 ширхэг бөмбөлөг эргэлзэж байгаа. Санамсруугаар гарч ирэх 6 бөмбөлийг зөв тааснаар 50 сая төгрөгийн аздан болох боломжтой. Эхний бөмбөлөгийн дугаар нийтдээ 6 бөмбөлөг гарч ирэхээс эхний бөмбөлөг гарч ирсэн байгаа. 2 дахь бөмбөлөгийн дугаар 5. 2 дахь бөмбөлөгийн дугаар 5. За үзэгч та бүхэн бүгдийг 5 гэсэн 2 бөмбөлийг зөв таах юм бол 1500 төгрөгийн аздан болж байгаа. За 3 дахь бөмбөлөгийн дугаар 2. 3 дахь бөмбөлөгийн дугаар 2. Мэдээж мөнгөнд өсөж явах боломжтойгоо та тоглолтод оролцож байгаа. За 4 дахь бөмбөлөгийн дугаар 4, 4 дахь бөмбөлөгийн дугаар 4. Тийг 5, 2, 4 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. 4 бөмбөлийг зөв тааснаар мэдээж 150,000 төгрөгийн аздан болон савнаас мэдээж мөнгөнд өсөж явах боломжтой. 5 дахь бөмбөлөгийн дугаар 5, 5 дахь бөмбөлөгийн дугаар 5. За тийг 2, 4 тэгсэн хаануудыг та дараалал таасан бодвол мэдээж сая 500,000 төгрөгийн аздан болж байгаа. Ингээд 50 сая төгрөгийн азныг тодруулж байгаа 6 дахь бөмбөлөг маань ийхүү гарч ирж байна. За шилэн хоргоноос маань гарч ирсэн сүүлчийн бөмбөлөгний дугаар 8. Ингэснээр 6 ди тохирол дээр тэг 5, 2, 4, тэг 8. За давтаж хэлье. Тэг 5, 2, 4, тэг 8 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Үзэгч та бүхэнхүү 6 бөмбөлийг дарааллынх нь хувьд урдаас нь гэдэг маань тэгийн тоноос эхлээд хойноос нь гэдэг маань 8-ын тоноос эхлээд 2 бөмбөлөг зөв таасан бол мэдээж 1500 төгрөг. Үүнээс таны таасан бөмбөлөгний тоогоор мөнгөнд өсөж явах боломжтойгоор та хамгийн ихтэй 50 сая төгрөг хоцсон байх магадлалтай гэсэн юм. Энэ бол 6 ди тохирлолоо. 6 ди тохирлоос маань мэдээж ер нь байн аздангууд тодордог та бүхэндээ баяр хүргэе. Өргөжлөлөн 120 сая төгрөгийн хонжиртай буюу Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний шатрын хамгийн өндөр хонжиртай тохирлыг яг энэ цаг мөчид явуулахад бэлэн болсон байна. Энэ бол мэдээж 120 сая төгрөгийн шагналын сантай 642 тоглолт маань байгаа. Шилэн хоргонд маань 1-ээс 42 хүрлэг цифр бүхий 42 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг бөмбөлөг ердөө нэг байгаа гэдгийг үзэгч та санах хэрэгтэй. Эндээс санамсруугаар гарч ирэх эхний 6 бөмбөлөг буюу үндсэн 6 бөмбөлгийг үзэгч та дараалал огт хамааралгүйгээр зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн аздан бол 642 тохирлын маань аздан болох учиртай. За харин 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөг 642 тохирол дээр гарч ирдэг. Тухайн бөмбөлөгний тусламжтайгаар хамгийн багадаа 10,000 төгрөг, 300,000 төгрөг, 12 сая төгрөгийн аздангууд ч мөн тодордог. Ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсээд 642 тохирлоо хамтдаа эхлүүлцгээе. Энэ бол мэдээж сүүлчийн тохирол байдаг. Нэгээс 42 хүрлэг цифр бүхий 42 ширхэг бөмбөлөг шилэн хоргонд маань байрлсан байгаа. Эхний бөмбөлөгний дугаар 18,
ирэх үндсэн 6 бөмбөлгөө дараалал хамааралгүйгээр зургуулангийн зөв тааснаар 120 сая төгрөгийн азтан болно. 2 дахь бөмбөлгийн дугаар 32. 2 дахь бөмбөлгийн дугаар 32. 3 дахь бөмбөлгийн дугаар 4. 3 дахь бөмбөлгийн дугаар 4. Гарч ирэх үндсэн 6 бөмбөлөг маань дараалал авах хамааралгүйгээр таарч байвал та мэдээж хамгийн өндөр шагналын эзэн болох учиртай. 4 дахь бөмбөлгийн дугаар 31, 4 дахь бөмбөлгийн дугаар 31. За үндсэн 6 бөмбөлөг гарч ирэхээс одоо 4 бөмбөлөг нь гарч ирсэн байна. 5 дахь бөмбөлгийн дугаар 13. Тохирлын маань 120 сая төгрөгийн азтангууд тодорч байгаа гэсэн үг юм. За одоо харин тоглолтын маань бонус бөмбөлөг гарч ирэх болно. Бонус бөмбөлөгний дугаар 42 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Бонус бөмбөлөгний дугаар 42. Ингээд үзэгчдэд 642 тохирлынхаа үндсэн 6 бөмбөлгийг гарч ирсэн дараалал нь танилцуулъя. 18, 32, 4, 31, 13, 21. За давтаж хэлье. 18, 32, 4, 31, 13, 21 гэсэн үндсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Өдөрч та бүхэн энэхүү 6 бөмбөлгийг дараалал авахт хамааралгүйгээр зургуулангийн зөв тааж чадсан бол хамгийн өндөр хонжир буюу 120 сая төгрөгийн азтан болж байгаа. За харин 642 тохирлын маань өнөөдрийн бонус бөмбөлөгний дугаар 42 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Бонус бөмбөлөгний дугаар 42 энэхүү бөмбөлөгний цэцлэмжтэйгээр мэдээж 10,000 300,000 12 сая төгрөгийн азтангууд тус тодорсон гэсэн үг юм. За ингээд өнөөдрийн маань 5 тохирол тун амжилттайгаар үзэгч та бүхэндээ хурц дуслаад 4D 6D 642 гэсэн тохирлуудын маань даваа гарагийн азтангууд инхүү тодорсон юм шиг. Тохирол маань үзэгч та бүхэндээ Icon цэгийн болон үндэсний латрын албан ёсны Facebook хуудасаар 7 хоногийн сандгой тото өдрүүдэд буюу даваа лав баасан гаргуудын 17 цаг 30 минутанд шууд хүрдгээр онцлогтой үзэгч та бүхэн шууд нэвтрүүлэг хүрж байгаагийн маань яг хажууд манай тасалбар борлуулж байгаа цэгүүдийн байршлууд гарч байгаа. Та өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа тасалбар борлуулах цэгүүдээр зорж очоод тоглох хугацаа худалдан авч бүгээснээр дараагийн тохирол маань буюу лав гарагийн тохирол маань оролцох боломжтой. Лав гарагийн тохирол мэдээж 17 цаг 30 минутанд үзэгч та бүхэндээ болсон цагтаа бид эхлэх болно. Бидний өнөөдрийн тохиролтой хамтдаа исэн эрхэм үзэгчдэд баярлалаа. Тэгээ Facebook дээр ажиж нэг хошигнол байсан шүү дээ. Хавар хүн бүхэнд хайр авчирдаг бол зарим хүмүүс нь сайр авчирдаг, харин үнцний латруу тоглодог үзэгчд маань аз авчирж байгаа гэдэгт бид итгэдэг. Ингээд дараагийн тохирлоор иргэн уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.